За энэ хуулийн дээр 3 хууль оруулж ирж байгаа юм байна. Тэгээд тус бүрдээ татврын хөнгөлөлттэй холбоотой харилцаанууд. Тэгээд нэгдүгээрхэн тэр нөгөө татврын хөнгөлөлттэй холбоотой, нэг хувийн хөнгөлөлттэй холбоотой заалтан дээр биеийн тамир спортын тухай хуулийн 11-1 заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ багийн хэрэгцээнд гээд яг сайн зэрэг гишүүний саяын танилцуулганд болохоор e-спорт гэж ярьж байгаа. Гэхдээ яг энэ тодорхойлтыг аваад үзэхээр улсын төсөв болон спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох үндэсний шигшээ багийг бүрдүүлэх гэдэг заалт байна л да 11-1 нь. Өөрөөр хэлбэл эхний асуулт нь болохоор энэ нэг хувийн заалттай холбоотой асуултан дээр энэ заалтыг оруулж ирснээр олимпийн бус одоо хэдэн төрлийн олимпийн хэдэн төрлийн холбоо байдгийн, олимпийн бус нь одоо хэдэн төрлийн холбоо болдгийн. Тэгээ энэтэй холбоотой хичнээн тамирчид одоо бэлтгэл холбоотой асуудал байдгийн гэдэг нэг тийм мэдээлэл өгөөч. Тэгэхээр яг энэ хамрагж байгаа хүрээнд яаж өөрчлөгдөж байгаа гэдэг талаар нэг мэдээлэл. Хоёрдугаар татвар энэ одоо биеийн тамир спортын тухай хуулийн 11-1 заасан энэ одоо шигшээ багийн бүрэлдэхүүн зориулсан түүний хэрэгцээнд зориулсан гадаад улсын иргэн хуулийн этгээдээс буцалтгүй тусламж тандвар өгсөн зүйлүүдийг гайлын татвараас хөнгөлөх тэгээд нөөтөөс хөнгөлөх гэсэн ийм хоёр хуулийн заалт орж иж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийд нь л одоо спорттой холбоотой энэ харилцаанууд төр татврын хөнгөлөлт үзүүлье гэдэг ийм асуудал орж иж байгаа юм. Тэгэхээр энэ дээр гайлын ерөнхий газар гайл болон нөөт дээр одоо жишээлбэл яг энэ хөнгөлөлт чиглэлтийн асуудлуудыг яг ингээд нэмээд яваад байхад ямар шоу бодлого барьж байгаа энэ нь одоо сангийн яам татврын ерөнхий газар дээр энэ бодлого нь одоо хэрэгжиж одоо ийм зарчмаар явахад болж байгаа юм энэ талаар нэг тайлбар өгөөч. Гуравдугаарт энэ яг шууд энэ нөгөө өргөн барьсан төсөлтөй холбоогүй. Тэгвэл энэ нэг хувийн татвартай холбоотой хуулийн заалтыг бид нар одоо ингээд байгууллагуудыг нийгмийн шинжтэй төслүүдийг одоо энэ тохиолдолд спортыг дэмжиж гэдэг оруулсан боловч яг үндээс хэрэгжилт хангалттай байгаад байна. Тэгээд тэр хэрэгжилтийн талаар бас холбогдох газрууд мэдээлэл өгөөч. Ер нь зарим яамдууд дүрм журмуудаа гаргацсан байгаа. Гэтэл бас зарим юмнууд ерөөсөө дүрм журм гаргахгүй байна. Гаргасан ч гэсэн ерөөсөө энэ одоо аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Тухайлбал 22/9/8 дээр энэ судалгаа шинжилгээний зорилтоор олох тэтгэлгүүдийг бас энэ нэг хувийн хөнгөлөлтөнд хамруулахаар оруулсан боловч энэтэй холбоотой дүрм журм нь ерөөсөө гарахгүй байна. Дид шадар сайдын харьяанд байдаг боловч яг энэ талаар одоо ямар шиг өөрчлөлт гарч байгаа вэ? Энэ одоо хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч баярлалаа. Эхлээд за сайн зэрэг гишүүн хариулъя. За би эхлээ хариулаа. Дараа манай соёл спорт аялал жуулт залуучдын яамнаас тэгээд сангийн яамнаас хариулаад өгөөч гэж хүсэж байна. За хамрагдах хүрээнд дээр бол олимпийн болоо олимпийн бус пара олимпийн за үндэсний олимпийн одоо хорооны гишүүн холбоод байгаа. За энэ дээр бол үндэсний шигшээ байгуулсан олимпийн төрлийн бус цөөн холбоодууд байгаа. Энэ дээр бас яг тоог нь хэлчих үндсэндээ энэ e-спортын одоо чиглэлээр үндэсний шигшээ баг бүрдүүлсэн байдаг. За үндэсний шигшээ баг бүрдүүлээд бас ихний цалин ус олгогдсон тохиолдлууд бас гарсан юм бэл. Тэгээ энэ залуучууд бол энэ цалин үснээсээ татгалцсан олон нийт бас хүлээж аваагүй. За ийм одоо хил амтай зүйл байгаа гэдэг үднээс ун цаашдаа бас энэ цалин үснийг авахгүй гэдэг зүйлийг ч гэсэн сошиал одоо тий сошиалд бол мэдээлэл гаргаж хэлсэн байлээ. За гол асуудал юу гэхээр бас түрүүн энэ сангийн яамны дарга бас буруу илчлээ. Энэ e-спортыг төсвөөс гаргаж мөнгө өгөх гээд байгаа зүйл ерөөсөө биш байхгүй. Энэ аж ахуйн нэгж байгууллагч өөрийн орлогын нэг хувийг нийгмийн хариуцлага хүрээнд спортыг дэмжих үйл ажиллагаанд зарцуулж байгаа энэ хүрээнд л e-спорт болон бусад олимпийн төрлийн бус үндэсний шигшээ баг бүрдүүлсэн багуудыг хамруулъя гэж болохоос биш. Тэр засгийн газрын тусгай сангаас дэмжих гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ хүрээнд энэ e-спорт шийдэгдэж боломжгүй. Энэ өөрөө эргээд бас энэ тоглолтын гэдэг юм уу энэ спортын онцлог нь бол бас нэлээд одоо тренд болж байгаас гадна маркетинг болоод энэ манай аж ахуйн нэгж байгууллагууд хамтраад ажиллах юм бол энэ бараа үйлчлэгийг бас олон улсын зах зээл дээр хүрэх том боломж байгаа. Яг үндэ хэлгээд яг энэ төрлийн багууд чинь манада хууль бусаар гэж тооцогдоод байгаа. Тэр бэт-бэт компаниудын ивент тэтгэлгээр явж ирсэн байхгүй. Энийг нь одоо нэгэнд бидэд хязгаарлаад өгж байгаа учраас цаашдаа дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудаа хамтран ажиллах тэр болцоог нь зүгээр аж ахуйн нэгж байгуулалт боломж олгож байгаа болохоос биш төсвөөс нэг төгрөгч гаргаж өгөх гээд байгаа зүйл байхгүй юм аа. Тэгэхээр сангийн яам маань бас энэ дээр хариултуудаа зөв одоо хэлээсэй гэж хүсэж байна. За гайлын тариф болон гайлын албан татвар нөөтөөс энэ спортын одоо үндэсний шигшээ багт одоо бусад
гадаад улсын иргэн аж ахуйн байгууллагаас өгж байгаа энэ тоног төхөөрөмжийг бас одоо чөлөөлөх асуудлыг оруулж өгж байгаа нь ерөөсөө л хүүхд залуучуудын одоо хөгжлийн төлөө хийж байгаа. Энэ дээрлэхэлд энэ цагаа боловсон өнгөрүүлэх. Яг үндэ хэлгээд энэ спорт холбоодч бас санхүүгийн хувьд бол бүрэн бэхжээгүй байт юм бэл. Үнгүү хандив туслан мөгөөд ахад тэрийгэ төлөөд гайлт нөтийн төлөөд авах болцоо байхгүй. Зарим нь бол гайл дээр ч юм ингээ хаяад орхиод одоо тохиолдлооч зөндөө. Энийг бас нэг тоог нь хилээч. Тэгэхээр энэ асуудлыг одоо хүүхд залуучуудаасаа буюу спорт гэдэг чинь хүүхд залуучуудын тухайл асуудал шүү дээ. Энэ зөвлөлийн хүчний бодлогын асуудал. Спортоор дамжуулж бас Монгол улсын нэр хүндийг бас өргөх энэ асуудал дээр энэ төсвийн орлого бүрдүүлэлт гэж харахаасаа илүүтэй энэ хүүхд залуучуудын цаашдын хөгжилд оруулж байгаа ийм зүйл юм а гэдэг зүйлээс одоо харах хэрэгтэй болов гэж үүднээс энийг авсан. Тэгээд яг тоог болог манай спортын яам болон сангийн яамаас илтгэж. За мэрэгжлийн яам. Эндрийн микрофон. Эндэр. За нэр албан тушаалаа хэлээд хариулна шүү. Сайн байцгаана уу. Эрхэм байнгын орон дарга болон байнгын орон нэгшүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Соёл спорт аялал жуулч залуучдын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ их төвшин гишүүний асуултанд хариулъя. Үндэсний шгшээ баг бүрдүүлэх баг бүрэлдэхүүнд бол 26 бүрэлдэхүүнээс баг бүрэлдэхүүнээс e-спортын төрөл байгаа. Мөн одоо Олимпийн бус төрөлд нь бол шатар болон e-спортын төрөл хамрагддаг. За сангийн яам эндрийн микрофоны хариулт. Тэрүүний асуултанд бас ойлгомжгүй хариулсан шиг байна. Тэрүүний засгийн газрын тусгай санд гэдэг нь төсвөөс өгөх гэдэг зүйл биш. Тухайлан энэ хуулийн дээр тэр e-спорт буюу тэр шгшээ багийг яахгүйгээр тэр хандив тусламжийн тухайн байгууллага өгч байгаа бол засгийн газрын тусгай санд тэр спортыг дэмжих санд нь өгч юм бол тэр зориул дээр зарцуулагдах хуулийн дэмэлд өөрчлөлт орохгүйгээр одоо байгаа хуулиараа зохицуулах боломжтой байна гэж байгаа. Тэр нь бол аж ахуйн нэгж байгууллага тийм дэмжлэг үзүүлэх хандив өгөх засгийн газрын санд орох эрх нь бол нээлттэй байгааг бол олон тайлбарласан. За гайл тарифын тухай хуулийн дээр 38 дугаар зүйлд нь бол бас энэ спорттой холбоотой тоног төхөөрөмж болон хэл яалгаар орохтой зүйлийг бол гайлын татвараас чөлөөлөх салт нь одоо хүчинтэй байгаа. Тэр жагсаалтын засгийн газар батлаа явуудаг. Тэгэхээр энийг бол давхардуулан бол энэ хуульчлах шаардлагагүй гэдгийг бол хэлж байгаа. За нөөтийн хувьд бол гаднаас орж ирж байгаа тэр тоног төхөөрөмж тэр хандивлагчдын хандиваар орсон уу юу гэдгийг нь бас тодорхойлох тэр боломж. За их төвшин гişүү тодруулъя. Чи наача чиндээ зөвхөн хязгаарлалчаад байгаа байхгүй. За энэ нөгөө Олимпийн бус төрлийн холбоо гэхээр хоёр л холбоо байгаа маань тий шатар болон e-спорт. Тэг яг шгшээ баг бүрдүүлсэн энэ ч гэдэг агуулгаар бол хоёр байгаа юм байна. Цаашдаа энэ бол өргөж болцоонууд бол энэ одоо залтаараа бол дагагдаад одоо жишээл тэр хөнгөлтийн залтууд бол бусад холбоонуудаас нэмэгдэх юм болцоо гарах юм байна гэж харлаа. Тэгээд энэ нөгөө хөнгөлттэй холбоотой асуудлууд дээр гайлын сая хэлэхдээ чимдэр сангийн яамнаас хэлэхдээ энэ нөгөө хуулийн хөнгөлтийн залт нь байгаа учраас дахиж нэмэх шаардлагагүй маа гэсэн асуудал ирж энийг тодруулаад өгч. За эндрийн микрофон сангийн яам. За гайл терапи тухай хуулийн 38-1-19 заасны дагуу спортын зорилттой тоног төхөөрөмж хэрэглэлийг гайлын татвараас чөлөөлж байгаа ийм хөнгөлт чөлөөлтийн заалт бол байдаг. Тэгэхээр энэ дээр бол дахин наривчлан зохицуулах шаардлагагүй энэ заалтаараа явчих боломжтой гэж үзэж байгаа. Нөөтийн хувьд бол айгүй төвхтэй байдал бол үүсгэр байгаа. Өөрөөр хэлбэл цаанаас энэ хандвилж байгаа зүйлс нь одоо яг хандивын хөв үе юу хэмжлэг хэрэглээ талдаа бол нэлийн төвхтэй байгаа учраас бас энийг бол шийдвэрлэхэд бас төвхтэй гэж үзээд байгаа. Батуулдаг шүү асуулт асууя.